Онцлог бодлогын хувьд байрны 40 оршин суугчийн хувьд эрэгтэй хүмүүсийн тоон эмэгтэй хүмүүсийн тооноос 10-аар илүү гэсэн. За тэгэхээр энэ өгөгдлөө ашиглаад би эм гэд тэмдэглэчихье. Эмэгтэй хүмүүсийг нэг хэсэг гэд үзэх юм бол эрэгтэй хүмүүс бол нэг хэсэгтээр нэмэх нь 10 болно. Тэгээ байранд нийтдээ 40 хүн байгаа. Тэгэхээр энэчнээс эхлээд би нэмж өгж байгаа 10-ыг хасах юм бол энэ 30 болвол юутай тэнцүү юм бэ гэхээр бидний 2 хэсэгтэй тэнцүү болно. Гэтэл бид нэг хэсгээ олохын тулд 30-ыг 2-той хуваагаад 15 гарна. Энэ бол бидний нэг хэсэг буюу эмэгтэй хүмүүсийн маань тоо гарч ирнэ гэсэн. За гэтэл тэгвэл эрэгтэй хүмүүсээ олохын тулд 15 дээрээ 10-ыг нэмээд 25 хүмүүс бол эрэгтэй хүмүүс маань гарч ирнэ. За бидний бодлогон дээр юу гэж асуусан бэ гэхээр эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийн хэдэн хувь болох вэ гэж асуусан. Тэгэхээр эрэгтэй хүмүүс маань одоо хэдэн хувь болох юм бэ гэхээр 100% болж өгч байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс нь 15 нь хэдэн хувь болох юм бэ гэдгийг олох гэж байгаа гэсэн. За тэгэхээр олохын тулд яг үгээр 25 маань өөрөө 100% юм болвол энэчнээс бид нар 1% олохын тулд 25-ыг 100 хуваач. Тэгэхээр эхлээд шууд хуваагдахгүй учраас тэг бүхлээр өгөх юм байна. За ингээ 2-оор өгөөд за энэ ч 5-аар өгнө. Тэгэхээр энэ бол бидний 1%. Гэтэл 15 нь хэдэн хувь бэ гэдгийг олох гэж байгаа учраас 15-ыг 1% та хуваагаад төхөөр за энд бидний хувьд таслын ард 2 орон байгаа учраас би 2 тэг нэмээд 1525 хуваагна гэсэн. Тэгэхээр ингээ өгөх юм бол 6-гаар өгөх юм бол 150. Тэгээд нэг тэг үлдэж байна гэдэг чинь нийтдээ 60% буюу В хариулт гарч ирж байна. За 10 дахь бодлогын хувьд хувингийн 8-3 хэсэгт нь ус байсан ба 600 мл ус нэмэхэд тэн хагаст нь ус болсон. Тэгэхээр бидний хувьд яах юм бэ гэхээр хувин бол өөрөө 8 хэсэг гэж үзчихье. Тэгэхээр анх хэдийн хэсэгт нь байсан бэ гэхээр 3 хэсэгт нь байсан. 8 угаасны 3 нь. За ус нэмсний дараа тэн хагаст нь босно. Дараа нь тэгэхээр 8 хэсгийн хагас гэдэг бол 8-ыг бид нар 2 хуваагаад 4 хэсэг гэсэн. Тэгэхээр 3 хэсэг байсан зүйл 4 хэсэг болсон. Гэтэ яахад бэ гэхээр 600 мл ус нэмэхэд. За тэгэхээр 600 мл ус нэмэхэд юм болсон юм чинь 3-аас бидний 4 хэсэг рүү шилжихэд 1 хэсэг ус нэмэгдсэн гэсэн. Нэг хэсэг нь хэд юм бэ гэхээр 600 мл-тэй тэнцүү болж байгаа. Гэтэл бодлогон дээр анх хувинд хэдэн миллилитр ус байсан бэ гэсэн. Тэр анх бол хувинд маань 3 хэсэг байсан учраас 3-ыг 1 хэсэгт харгалзах 600-аар үржүүлэхээр 1800 мл. Тэгэхээр В хариулт байх нэ.